өнөөдөр эдний 9 хүү тачилсан ийм үед монголчууд зүрх сэтгэлийгээ дуудлагаар энэ талбайг дүүргэж байна. Энэ бол цаанаа энэ манан бүлэглэлийг монголчууд тэр чигээрээ үзээ ядаж байгаагийн одоо төлөөлөл болж та бүхэн эвлэе гэж бид ойлгож байна. Энэ бидний яриад шүүмжлээд байгаа манан гэдэг бүлэглэлийг хамгийн тав найдвартай уршин тогтноож байгаа хүч нь хууль шүүхийн байгууллагад оршиж байгаа. Өөрсдийн улс төрийн өрсөлдөгчдөө шударга улсын хонгод айдсын хонгод руу түлхэж унгаадаг. Өөрсдийгөө ээжлэн хариуцлагаас аван хамгаалдаг ийм гинжин уруулыг хууль шүүхийн байгууллагад тогтоосон. Энэ бүлэглэлийн загалмайсан эцэг элбэгт орж 2013 онд шүүхийн шинжил гэдэг нэрийн дор Монголын бүх шударга шүүгчдийг халжгаад нэг өдөр бүгдийг ажлаас халсан. Дараа нь бүгдийг айлгажгаад 20 гаруй шүүгчдийг огтромдоогүй үлдсэн шүүгчдийг бүгдийг өөрсдийнхөө уг аясаар томилдог ийм тогтолцоог бүрдүүлсэн. Хамгийн сүүлд 2016 онд 17 онд ерөнхийлөгчийн суудлаасаа буухаас өмнө Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж одоогийн ерөнхий шүүгчийг үндсэн хууль зөрчиж үндсэн хуулийн цэцээр баталгаажуулж хоёр дахь улиран томилж өөрсдийнхөө энэ манан бүлэглэлийн хан ирмийг нэг талд нь босгосон. Айлгтай тэмцэх газар прокурорын байгууллагыг өөрөө яг энэ хүн бүрэн ихэс авсрахаас өмнө бүгдийн 6 жилээр томилсныг та бүхэн мэдж байгаа. Тагнуудын ерөнхий газрын дарга нь улсын ерөнхий прокурор нь бизнесмэнүүдэд айлгаж шоронд хийж байгаа 4 сая 10 сая доллар дээрэмдэж авдаг. Лицензийг булааж авдаг. Энэ тогтолцоог манан бүлэглэлд бий болгосон. Гадны хөрөнгө оруулагчдыг айлгаж итээж хөрөнгийг булааж авдаг тогтолцоог эдгээр бий болгосон. Өнөөдөр бид хавраас хойш шүүхийн шударга ус байдаг. Айлга Эрдэнэтийн 49 стандарт банк төрийн банктай холбоотой олон асуудлыг энд байгаа их хурлын гишүүд бид олон нийтийн анхаарал тавьсныг та бүхэн санаж байгаа. Энэний араас айлгтай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн алба шалгалаа түр орж ирнэ гэдэг ийм жижигхэн хөвгтэй болсон. Эргээд хэрэг нэг шийдэгдэхгүй. Одоо ерөнхий хуулийн хууль хугацааг дуусгахыг энэ том хэрэгүүд бүгд хүлээж байгаа. Энэ бол манан бүлэглэлийн үндсэн хариуцлагаас зүхтаадаг харилцан биеийг хамгаалдаг гинжин уруул юм аа. Энийг бид өөрсдийн төлөө өнөөдөр та бүхнийг энд ирээч гэж уриалсан. Хоёрдугаар Монгол улсын их хурлын дарга гэдэг бол их хурлын 76 гишүүнтэй яг адилхан нэг саналын эрхтэй тэг шүүдрэл ёсны төлөөлөл байх ёстой. Өнөөдөр 40 хүн та төрийн эрхтэй байгууллагыг даргаж болохгүйгээр шаардаад байгаад та нар 75-аас шаардсан ч би ажиллаа өгөхгүй гэж сууж байгаа. Өнөөдөр энэ 60 тэрбумын ярианд орсон гэдгээ харамсаж байгаа илэрхийлж ёс зүйн алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч Монгол Ардын намын хяналтын ерөнхий ороод өргөдлөө бичиж өгсөн. Та бүхэн санаж байгаа сая 14 хоногийн өмнө эхнэр гэсэн эрүүл мэндийн төвийн хашаанд нэг эмэгтэй эмнэлгийн гадна хашаанд төрсөн. Энэний төлөө эмнэлгийн дарга нь ёс зүйн хариуцлага үлээж ажиллаа өгч байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгон ёс зүйн хариуцлага үлээдэг. Зам тээврийн сайдаар ёс зүйн хариуцлага үлээсэн. Бүх сайдаар ёс зүйн хариуцлага өгч ажиллаа өгдөг. Нөхөр болохоор би ёс зүйн хариуцлага үлээхгүй, хуулийн хариуцлага үлээнэ гэж сууж байгаа. Хуулийн хариуцлага үлээдэг бүх хүмүүсийг энэ манан бүлэглэл нь өөрсдөө тогоон тамилсан. Ийм учраас ард түмнийг басамжлан давамжилж байна. Ард түмэн бол цагаан цаас гэж үзэж байна. Энийг хэдүүлээ ойлгуулахын төлөө энэ тэмцлээ цаашид үргэлжлүүлье. Та бүхэн амжилт хүсье. Мессеж бичлээ. Та Монголын парламентод ёсны түүхэнд хад толгой үлдээсэн шүү. Та 100 жилийн өмнө Монгол төрийн урагчаар дуудагдсан Эрд Шанзуу Бадамдорч шиг үр хөвгтөрөө 100 жил хараалгаа гэж сануулж бичлээ. Энийг бас та бүхэн бичээрэй.